Эрдэнэс Монгол нэгдэл 1-р улирал. Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг компаниудын гүйцэтгэх сахирлуудын анхны зөвлөгөөн болж, өнгөрсөн ондоо гаргасан ахиц дэвшил, үр дүн, түүхэн амжилтуудаа хилэлцэж, толгой компаниас 2024-өөс 2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийн танилцуулсан юм. 2024 оны хэрэгжилт үр дүнгийн жил болгон зарласантай холбогдуулан Харьяа компани гүйцэтгэх сахирлууд ажлынхаа үр дүнгээр урамшуулал хариуцлагын тогтолцоонд чилжиж байгаагаа ийхүү гэрээгээр баталгаажууллаа. 2024 оны 3 дугаар сард Канадын Торонто хотноо болсон олон улсын ашигт малтмлын хайгуул олборлтын чуулга уулзалт PDAC 2024 92 дахь удаагийн арга хэмжээнд Эрдэнэс Монгол нэгдэл амжилттай оролцсон юм. Дэлхийн 130 гаруй орны уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид, үйлдвэрлэгчид зэрэг 4500 гаруй хөрөнгө оруулагчдад Эрдэнэс Монгол нэгдэл үйл ажиллагаа томоохон төсөл хөтөлбөрүүдэд танилцуулж, өөрийн эзэмшлийн орд газар төсөл хөтөлбөрүүдтэй хөрөнгө оруулах шинэ боломжуудыг эрэлхийлсэн юм а. Чуулганы үеэр Монголын өдөрлөг арга хэмжээ зохион байгуулагдаж, тус нэгдлийн гүйцэтгэх захирал наран цогт Эрдэнэс Монгол нэгдэл ба хөрөнгө оруулалтын боломжууд сэдвт илтгэл тавьж, алтны 2 төсөл, ган болон нүүрсний химийн үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэрийн төслүүдэд танилцуулсан юм. Өнгөрсөн оны PDAC-аас Эрдэнэс Монгол нэгдэл Америкийн нэгдсэн улсын Deloitte компанитай асхтын мөнгөний ордны 10,000 га талбайд агаарын геофизикийн судалгаа хийлгэх гэрээ байгуулсан бөгөөд энэ удаагийн арга хэмжээний үеэр уг тайланг хүлээн авсан PDAC 2024-ийн бас нэгэн олз байсан юм. Энэхүү судалгаа нь асхтын мөнгөний ордыг иж бүрэн судлах, шинэ хүдрийн биетийг нээн илрүүлэхэд чиглэгдэх бөгөөд цаашид геолог хайгуулын ажлын наривчилсан төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг болох юм а. Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахын тулд нэлээдгүй их олон удаагийн танилцуулга, биднээс одоо хамаарсан их нарийн одоо судалгаа шинжилгээгээр танилцуулах иймэрхүү цаг хугацаа нэлээд шаардна. Энэ нэг удаа ингээд нэг танилцуулж снаар болвол ингээд хөрөнгө оруулалтыг шууд татчихна гэж байхгүй. Тэгэхээр бид нар энэ олон улсын арга хэмжээнд тасралтгүй л орж, тасралтгүй л одоо өөрийнхөө боломжийг олон удаа танилцуулж, тэгээд бас бусад шугамудаар ажиллаж ижил ер нь хөрөнгө оруулалтыг татах боломжтой л гэж ингэж үзэж байна. Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6-гийн 2-т орсон өөрчлөлтийн дагуу газрын хэвлийн баялагийг ашиглах, эрдэс баялагаас бий болсон өр өгөөжийг өнөө ба хойч үеийн эргэн бүрт тэгш шудраг хүртээхэд чиглэсэн үндэсний баялагын сангийн тухай хуулийн төслийг 2024 оны 4-р сарын 19-ний өдрийн улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Үндэсний баялагын сан нь ирээдүйн сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэсэн 3 төрөлчсөн сангаас бүрдэнэ. Сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх менежмент хэрэгжүүлж ажиллах гол компани нь Эрдэнэс Монгол нэгдэл байх юм. Энэхүү хууль батлагдсан даруйдаан бодит үр өгөөжөн өгч эхлээд байгаа юм. Газрын хэвлийн баялагыг ард түмэнд шудраг, тэгш хүртээх зорилготой Эрдэнэс Монгол нэгдлийн төрийн өмчит компаниудын 34% ноогдол ашигын орлогоос бүрдэх хуримтлалын санд данс нээх арга хэмжээ болж, нэгдлийн бүрэлдэхүүн 6 компани нийт 500 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төвлөрүүлж 10,000 иргэний ипотекийн зээлд зарцуулахар боллоо. Хууль батлагдсанаар Эрдэнэс Монгол нэгдэл үндэсний баялагын санд төвлөрөх орлогыг өснө нэмэгдүүлэх чиглэлээр хамгийн шилдэг, оновчтой менежмент стратегийг хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээж байна. Монгол улсын стратегийн чухал үйлдвэр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2024 оны зорилт бизнес төлөвлөгөөгөө Эрдэнэс Монгол нэгдлийн зарласан хэрэгжилт үр дүнгийн жилдээ уялдуулан боловсруулж 2024 оны эхний улиралд үйлдвэрлэлийн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 99.6-аас 110.3%-аар биелүүлсэн байна. Үүнд 10.1 сая тонн хөдөр олборлож төлөвлөгөөг 99.6%-аар 9.5 сая тонн хөдөр боловсруулж төлөвлөгөөг 101.3%-аар
138.8 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж төлөвлөгөөг 101.7%-аар, 1.6 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэж төлөвлөгөөг 110.3%-аар тус биелүүлжээ. Ер нь нэгдүгээр улиралд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээс хөрс хуулалт болон хөдөр олборлолт багш хэмжээгээр одоо биелэлтэндээ хүрээгүй нь бол одоо 2 жил гарангийн хугацаанд үргэлжилж байгаа хүн даацын өөрөө болгоч машины худалдаа авалттай холбоотой асуудал байж байгаа. За харин онцлж хэлэхэд нэгдүгээр улиралд бол бид одоо хүн даацын 10 ширхэг машиныг худалдаа авах гэрээгээр нь байгуулсан бас нэгдүгээр улирлын нэг одоо гол ажил амжилт байлаа. Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газар нь эдийн засаг санхүүгийн гүйцэтгэлийн хувьд 2024 оны 1-р улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 888.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 94.2%-аар биелүүлсэн бол улс орон нутгийн төсөвт нийт 267.1 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Гэвч олон улсын судалгааны байгууллагуудаас гаргасан зэсийн үнийн төсөөллөөр 2024 онд зах зээл дээрх 1 тонн зэсийн дундаж үн үйлдвэрийн газрын батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан үн болох $9,000 бага байх төлөвтэй байгаа юм. Энэ нөхцөл байдлаас үүдэж Эрдэнэт үйлдвэр төрийн өмчөд үйлдвэрийн газар 2024 оны зэсийн үн буурах үед авч хэрэгжүүлэх эрсдлийн үед хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө боловсруулсан байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах зориултын одоо хүчин чадал нэмэгдүүлж байгаа. За мөн одоо технологийн материал зэрэг худалдаа авалтуудыг хэвийн хэмжээнд анх баталсан хэмжээнд хадгалж зарим нэгэн шинээр эхлэх гэж байгаа хөрөнгө оруулалтууд. За мөн одоо эргэлтийн хөрөнгийн одоо худалдаа авалтуудыг бол бид бүхэн төвчгээр 180 тэрбум төгрөгийг одоо хойшлуулсан, одоо зарцаасан эмхтөө төлөвөө бол боловсруулсан байж байгаа. Мэдээж ийм нөхцөл байдалд өнөөдөр бол одоо зах зээлийн үн төлөвснөөс бага нөхцөл байдалд бол зардал талаа хэмнэхгүй бол бид нар бол түрүүнд дурдсан одоо төлөөлөл өвтөрцөөлөөс баталсан төлөвөөгөө одоо төлөвлөгөөнд тусгагдсан цэвэр ашигын төлөвлөгөө биелэх бол хүндрэлтэй болох юм нөхцөл байдал байсан. Үүний дагуу бид бүхэн ажиллаад сая бүхэн та бүхэнд одоо дурдсан энэ үндсэн үзүүлэлтүүдийг гаргасан байна манай хамт бол. Дархны төмөрлөгийн үйлдвэр компанийн хувьд 2024 оны эхний улиралд гангийн үйлдвэрлэлийн 50%-аар өсгөж үйл ажиллагаагаа докторжуулсан байна. Улмаар гангийн үйлдвэрийн үндсэн түүхийд болох хаягдал төмрийн нөөцийг бүрдүүлсэн байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр уулын ажлын горим, технологийн параметрыг сайжруулж, хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн технологийн схемд өөрчлөлт оруулсан байна. Ингэснээр нунтаг баяжмлын агуулга 1%-аар, гарц 4%-аар, баяжуулалтын металл авалт 3.9%-аар тус өссөн үр дүнтэй байна. За манай ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1-р улиралд 9,000 тонн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан бол 9.3 тонныг гүйцэтгэлтэй. Өөрөөр төлөвлөгөөний биелэл 103% байна. Төмрийн хөдрийн баяжмлын борлуулалт бид нар 317.5 мянган тонн төлөвлөсөн бол 334.3 тонныг борлуулж төлөвлөгөөний биелэл 105% байна. За орлогын хувьд 99% биелэлтэй байгаа. Бид нэг 83.6 тэрбум төгрөг төлөвлөж байсан бол 83.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй явж байна. За ашигын хувьд бол бид 1-р улирал дээр 5.9 тэрбум төгрөгийн ашиг төлөвлөж байсан цэвэр ашиг. Ингээд 14.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл төлөвлөгөө маань 248% ингээд биелж байна. За улс орон нутаг аймгийн татварт бид 9.3 тэрбум төгрөг төлөвлөлөө. Төлөвлөгөөгөр бол бид 8.2 тэрбум төгрөг төлөвлөх байсан. 9 тэрбум 350 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байна гэдэг бол төлөвлөгөөний биелэл 113% байна гэсэн үг. Ингээд бид нар татварт бол одоо улсад 9.3, Дархан улаан аймгийн төсөвт нийт 5.9 тэрбум төгрөг төлөвлөлөөд байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр нь төмрийн баяжмлаа биржээр борлуулах болсноор таат нөхцөлийн борлуулалтынхаа үнийг 12-оос дээш хувиар нэмэгдүүлжээ. Мөн төмрийн баяжмлын борлуулалтыг өсгөх зорилгоор Монголын хөрөнгийн биржээр баталгаажуулсан терминалынхаа тоог 2-оор нэмэгдүүлэн 4 болгосон бол ачаа тээврийн эргэлтээ сайжруулах ажлын хүрээнд вагоны тоогоо 300-аар нэмэгдүүлэн 500 вагонтой болсноор томоохон ахис дэвшил гараад байна. Мөн уурхайн парк шинжилгээ сайжруулж 18 техникийн лизингийн төлбөрийг бүрэн барагдуулсан байна.
Монгол Росцэвтмэд төрийн өмчид үйлдвэрийн газар 2024 оны эхний улирлын байдлаар нийт үйлдвэрлэлийн үзүүлэлтийн 105% давуулан биелүүлсэн байна. Үүнээс ашигын төлөвлөгөө 8.1 тэрбум буюу төлөвлөгөөд 7.2 тэрбумаас даруй 1 тэрбум орчим төгрөгөөр давуулан биелүүлжээ. 2024 оны үйлдвэрийн газрын онцлог ажлууд гэвэл бид барилгын уурхайн нөөцийг нэмэгдүүлж мөн одоо төмрийн өдрөөс дагалдах элемент болох цайрын хөдрийг туршилтын хийсэн ажлыг төлөвшүүлж үйлдвэртээ бүрэн нэвтрүүлж үүгээрээ одоо Монгол Росцэвтмэд үйлдвэрийн газрын бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж үүгээрээ одоо үр ашгийг дээш нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна. Борлуулалтын орлогын төлөвлөгөөний биелэлээр төмрийн өдрийн бүтээгдэхүүний борлуулалт 43.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого болсноос 56.1 тэрбум буюу 129.3% биелэлттэй явж байна. Мөн одоо жаншны бүтээгдэхүүнээр дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хайлтын хүчил цаашлаад электроникийн чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд судалгаа шинжилгээний ажлууд үргэлжлээд явж байна. Мөн одоо алтны салбар дээр бол одоо эрэл хайгуулын ажлыг бол нэлээд эрчимтэй хийж 23 онд хийсэн 12,000 тонн туш метрийн хайгуулын ажлын тайлан тооцоо гарч энэ жилдээ хэрвээ бичиг баримт маань эрх бүхий байгууллагаас батлагдаад гарвал алтны одоо үйл ажиллагааг бол сэргээн ажиллуулахаар зорин ажиллаж байна. Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай болох Багнуур хувьцаат компани Эрдэнэс Монгол нэгдлээс дэвшүүлсэн хэрэгжилт үр дүнгийн жилийн хүрээнд 2024 оны 1-р улирлын байдлаар үйлдвэрлэлийн бүхий л зорилтон 100-аас дээш хувь давуулан биелүүлжээ. Багнуур хувьцаат компани 2024 онд 4.7 сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөсөн боловч эрчим хүчний салбарын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээтэй уялдан гол хэрэглэгчид буюу дулааны цахилгаан станцуудаас нүүрс нэмж авах хүсэлтийг гаргаад байна. Тухайлах юм бол дулааны цахилгаан 3 дугаар болон 4 дугаар станцуудаас 150 мянган тонн нүүрс нэмэлтээр авах хүсэлтээ гаргасан байна. Иймд Багнуур хувьцаат компани 2024 оны бизнес төлөвлөгөөндөө өөрчлөлт тодтгол оруулах шаардлага үүсжээ. 2024-өөс 25 оны өвлийн оргил ачааллыг давхад Багнуур хувьцаат компани 4 бүлэг 147 ажлыг өвлийн бэлтгэл ажилдаа зориулан хийхээр төлөвлөж байна. Багнуур хувьцаат компани сүүлийн 2 жилийн хугацаанд санхүүгийн сахилга хотыг сайжруулах, худалдаа авах ажиллагааг илүү нээлттэй ил тод явуулах чиглэлээр чармаан ажиллаж байна. Тухайлбал бид бүхэн 2021 онд 34 тендер зарлаж 25 нь амжилттай болж ирсэн бол бид бүхэн өнгөрсөн 2023 онд 156 тендер зарлаж 124 тендерийг амжилттай олголоо. Багнуур хувьцаат компанийн хувьд 2024 оны эхний улиралд олон жил хуримтлагдсан үр төлбөрийг барагдуулах чиглэлд томоохон ажлуудыг хийжээ. Тодруулах юм бол Багнуур хувьцаат компани 203 бэлтгэн нийлүүлэгч харилцагч нарын дунд хамгийн дээд тал нь 18 жилийн хугацаанд үүссэн үр төлбөрийн асуудлыг бүрэн барагдуулж дууссан байна. Түүнчлэн сүүлийн 12 жилийн турш үүссэн эрүүл мэнд, нийгмийн даатгалын үр болох 8.2 тэрбум төгрөгийг 2024 оны 1-р улиралд төлж барагдуулан олон жил хуримтлагдсан үр төлбөрийг тэгэлсэн байна. Ингэснээр Багнуурын уурхайн 1200 ажилтан болон тус уурхайгаас гавьяаныхаа амралтанд гарсан 600 гаруй ахмад буурлууд эрүүл мэнд, нийгмийн суурь үйлчилгээг авах боломжтой болсон юм аа. Цемент-Чухал компани 2024 онд нийт 400 мянган тонн чулуунцар, 405 мянган тонн цемент, 50 мянган тонн шохоо үйлдвэрлэх зорилт тавьжээ. 2024 оны 1-р улирлын байдлаар цемент 30 мянган тонн, шохоо 12 мянган тонн, чулуунцар 61 мянган тонныг үйлдвэрлэж, үйлдвэрүүдийн нийт техникийн бэлэн байдлын коэффициент 85%-тэй байгаа юм байна. Цемент-Чухал компани үн тогтоох аргачлалын дагуу судалгаа, дүн шинжилгээ хийж, цементийн үнийг бууруулж, урамшууллын хувийг нэмэх шийдвэрийг 2024 оны 4-р сарын 19-ний өдөр болсон гүйцэтгэх захирлын зөвлөлийн хуралдаанаар гаргасан байна. Улмаар ууттай болон задгай цементийн суурь үнийг 10 орчим хувиар бууруулах, барилгын болон технологийн шохойн үнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлсэн байна. Бид нэр зах зээлтэйгээ уялдуулаад бүтээгдэхүүндээ уяатан байдал
гаргаж хөнгөлөлт урамшуулал гэдэг юм уу зарласан байна. За үнэ бас тогтворжуулж дээрээс нь үнэ хямдруулж ажиллаж байна. Энэ бол үйлдвэрлэгчид иргэд аж ахуйн нэгжид нэлээд таатай нөхцөл байдал үүсч борлуулалт өснө нэмэгдэх хандлага ажиглагдж байна. Манай хөтлийн зарим жохоо үйлдвэр нь үйлдвэр технологийн парк шинээр хийж байгаатай холбогдуулаад шинээр шохоо үйлдвэр төсөл нь хэрэгжиж явж байна. Энэхүү төсөлтэй холбогдуулаад хөтлийн зарим жохоо үйлдвэрээс газрын асуудлыг 5 газрын шийдвэрлсэн байна. За энэ шохоо үйлдвэр маань ашиглалтанд ороход энэ жил бол бүрэн төсөл нь хэрэгжиж байна. За шохоо үйлдвэрийн тэжүүгийн төсөл болон байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг бид нэр боловсруулад Эрдэнэс Монгол групп руу толгой компани руугаа хөргүүлж ажиллаж байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болох оюу толгой төслийн төрийн эзэмшлийн 34% хувьцааг эзэмшигч Эрдэнэс Монгол нэгдлийн охин компани Эрдэнэс оюу толгой компани захирлаар ганхүүг томилсон юм. Тэрээр ажлын авсан даруйда оюу толгой төслийн уурхай, хам богд бүтээн байгуулалт, хэрлэн тоон төслийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр хам богд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040 бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж санал солилцсон байна. Эрдэнэс оюу толгой компани уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэрлэн гол дээр усан зохицолбор байгуулах, хэрлэн тоон төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хэрлэн тоон төслийг бол Эрдэнэс оюу толгой компани тэжүүг бол олон улсын жишгтэй сүүлийн үеийн дэлхийн нийтийн сүүлийн үеийн техник технологи усан санг яаж байгуулах нь хамгийн их эрсдэлгүй. Тэгээд байгальтаа буюу дээр нь хүн амдаа тухайн орон нутгийн мал аж ахуйда мөн дээр нь хэрлэн голыг түшиглээд бий болгож байгаа учраас үндсэн энэ голынхаа урсцаж гисэн эрсдэлгүй голынхаа усыг ч гэсэн банк тэжээгээд усан зохицлол маань өөрөө цааш бусад говийн бүс хүртлээр 260 гаруй 30 гаруй километр тийм урсцыг бүрдүүлэхээр юм төсөл хэрэгжүүлэх тэжүүг бол Эрдэнэс оюу толгой компани бол оюу толгой төслөөс санхүүжилтээр бол хийгдэхээр ажил нь бол хэрэгжиж явж байгаа. Эрдэнэс алт компанид 2024 оны 1-р улиралд уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл 101%, хөдөр 106%, борлуулалтын орлогын гүйцэтгэл 111%, баяжмал үйлдвэрлэл 119%-ийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Өнгөрч 3 сарын хугацаанд бол манай компанийн хувьд дараах ажлуудыг онцлон гүйцэтгсэн байна. Нэгдүгээрт бол бид хэрэглээний усны хомсдлоос болж 2-р үйлдвэрийн 2-р шуг маань зогссон байсан. Энийг төлөвлөгөө хугацаанаас өмнө сэргээн цэцэрлэж бүрэн хүчин чадлаараа бид ажиллаж байна. За 2-дугаарт гол хөдрийн шин чанараас хамаарат баяжмлын агуулга буутсан байсан. Технологийн горимд бас өөрчлөлт хийж бид төлөвлөсөн бас агуулга барьж ажиллаж байна. 3-т нь бид зөөврийн 2 удгийг ашиглалтанд оруулж пассвортжуулж ажиллаж байна. Салхит уулын байжуулах үйлдвэрийн хувьд хаалтын менежментийн төлөвлөгөөнд тусгагдсанаар оолгыг хэлбэршүүлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийх ёстой байсан. Энэ ажил маань энэ оны 1-р улирлаас эхлэн хэрэгжээд эхэлсэн. Одоогийн байдлаар 1-р улирлын хувьд 50% гүйцэтгэлтэй явж байна. За мөн манай компанийн хувьд нийгмийн хариуцлага орон нутагтай хамтын ажиллагааны хүрээнд бас дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Энэ жил өвлжилт маш хүнд хэцүү байсан малчтаа бас тусалж ажиллалаа. 2-р сарын хувьд бол өвлжилт их хүндэрсэн байсан үед Дундгой аймгийн 3 сайхан сум Чулуутогийн орчин бид хүн хүч болон машин техникээр малчтад тусламж дэмжлэг үзүүлэх хүрээнд эргүүлж ижүүрийн ажлуудыг тогтмол хийж байсан. Энэний хүрээнд бас 27 иргэний 8 насыг аварсан бахархалтаас явдал болсон. Таван толгой нүүрсний орд газраас нүүрсний давхар метан хийн хайгуулын ажил гүйцэтгэж байгаа Эрдэнэс метан компани 2024 онд Монгол улсад анх удаа 400-аас 600 метрийн гүнд хөндлөн цооног үүсгэж өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр техникийн бэлтгэлэн ханган ажиллаж байна. Эрдэнэс Монгол нэгдэлд харьяалагдсан ажиллаж байгаа бүрэлдэхүүн компаниуд 2024 оны 1-р улирлын төлөвлөгөөний гүйцэтгэлэн 100-аас дээш хувиар биелүүлээд байгаа нь нэгдлийн хэмжээнд бодит үр дүн гарсныг илтгэж байна.
Монгол улсын эргэн бүрт байгалийн баялагийг дэвшүүртэйгээр тэмүүлж байгаа Эрдэнэс Монгол нэгдэл алсын хараа эрхэм зорилготой хүрэхэд нэг алхам урагшиллаа. Тус нэгдлийн алсын хараа хүрэх цэг болсон дунд хугацааны стратеги түүний хүрээнд хийгдэж байгаа ажлууд амжилттай өрнөсөөр байна.